За бүгдээрээ хичээл эхэлцгээе. Өнөөдрийн хичээл маань бодлого бодож сурах. За гарчгаад авчих. Бодлого. Бодох. За. Тавьчихъя. За, бодлого бодож сурах юм чинь зорилго мэдээж яах вэ? Ойлгомжтой. Бодлого бодож сурах л өнөөдрийн хичээл яах вэ? Зорилготой. За та хэд энэ бодлогыг нэг уншаадах та. Зорилго бодлого бол бичихгүй зүгээр яах вэ? За энэ бодлогыг уншаадах. Нэг л удаа уншиж. За. Тэгвэл бид нэр өнөөдрийн хичээлээр энэ бодлогыг авах уу? Бодож сурах нь. Тэгэхээр энэ бодлогыг бодож сурахын тулд хэдүүлээ алхмууд хий. За хамгийн түрүүнд ямар алхам хийвэл бодлого маань биднэрт бодоход ойлгомжтой сайн байх вэ? За. Ярихдаа чанга дуугаар ярина шүү. За хамгийн түрүүнд унших нь. Өөр яах вэ? Юуг ойлгох юм? Бодлогынхаа юуг нь ойлгох юм? Оо зүйтэй. Сайн хөвгөл утгыг ойлгоно. За нэгдүгээр утгыг ойлгох. За өөр ямар алхам хийж болох вэ? За тэгье. За дараа нь ямар алхам хийж болох вэ? За одоо ямар алхам хийх вэ? За. Асуулт? За. Дараа нь бодно. Бодохын тулд биднэрт юу хэрэгтэй? Асуулт. Өөр? Оо зүйтэй. Нэр гэдэг чинь тодорхой жоохон тодруулаад хэлдэг багш та. Зүйтэй. Нэр гэдгийг жоохон дахиад тодруулдаа юу? Юу олсон тухайгаа? Оо бичих. За багш энэ дээр тэгвэл нэр гэдэг энэ дээр бичиж. За. За одоо бодлогынхаа юу олсон тухай нэрийг нь бичих. Нэрийг нь бичих. За тэгвэл одоо хэдүүлээ өмнөх мэдлэгээ нэг давтаацгаая. За бид нар өмнөх хичээлүүдээр ийм төрлийн бодлогуудыг яахсан. Зөндөө их. За уншаарай. За. Бодлогын утга нь юу вэ? За. Утгыг нь ойлгосноо? За хэдэн айл вэ? 3 айл. Нэгдүгээр бүх айлуудын хоньны тоо яаж вэ? За нэгдүгээр айл хэдэн хоньтой гэж байна? 120 хоньтой. Хоёрдугаар айл хэдэн хоньтой? 154 хоньтой. За нэгдүгээр айлын хонь 120. Хоёрдугаар айлын хонь хэд вэ? 154. За 3 дугаар айлын хонь. 3 дугаар айлын хонь мэдэгдэхгүй байгаа. Энэ 3 гуруулаа нийлээд хэд гэж байна? За энэ гэж байна. Энийг бид нэр өмнө нь хийж исэн учраас бодоход ямар вэ? За
бүгдээрээ аргаа ярилцаа явчих. За яах вэ? Яаж бодох вэ? За яах вэ? Нэгдүгээр айлаа, хоёрдугаар айл хоёроо яах вэ? Нэмнэ. Тэгээд за зүйтэй. Ингэхээр тэр үлдэж байгаа гарч байгаа хонь нь юу гэсэн үг вэ? За тэгвэл маш хурдан хугацаанд 3 дугаар айлын хоньыг олоодох тоо. За бодчих. Тоог чиглэл асуултаа энэ удаа орхичих. Зүгээр энэ айлынхаа хоньны тоог л олчих. За хариугаа цагаан самбар дээрээ бичээд өргөөрэй. За жаа хурдхан шиг. Нэрээ. Бодлогынхоо нэрийг $360 биш шүү дээ. Томхон шиг 360 гэж бич. За бичээрэй. За дашнамаа хурдан бичээрэй. За орчих. За өргөөрэй. За 3 дугаар айлын хонь хэд вэ? 360. За энэ гэрийн даалгаварт бодсон бодлогоо та нарын саяны бодсон аргаас өөр аргаар бодож болох уу? Болно. За одоо тэгвэл хэдүүлээ шинэ хичээл рүү оръё. За энэ өнөөдрийн маань хичээл энэ. За нэгдүгээр бид нар яах ёстой вэ? Хүүхдүүдээ нэгдүгээр яах ёстой? Нэгдүгээр яах вэ? За зүйтэй. За уншаарай. За бодлогынхаа утгыг ойлгох уу? За ойлгосон хэсэг нь гэрлэн тохиогоор өрчих. Утга нь хэр ойлгомжтой вэ? Сайн ойлгосон бол ногоон. Бага зэрэг ойлгосон бол шар, бүр ойлгоогүй бол За зүгтээ их сайн байна. За бодлочих. За хэдэн айл байна? 3 айл. За нэгдүгээр айл нь 245. За 2 дугаар айлын хонь мэдвэж гин үү? За нэг нэгээрээ хариулъя. За бүрүүд аваа нэгдүгээр айлын хонь мэдвэж гин үү? За чанга дугаар хэлээрэй. За хэдэн хоньтой гэж байна? За зүйтэй. За. Болж юм. Зүйтэй. Нэгдүгээр айлаас 50-аар илүү. За 3 дугаар айлын эрдэнэлэг. За мэдчихгүй байна. Гэтэл энэ бодлого дээр өөр мэдгэж байгаа юм байна уу? Өөр мэдгэж байгаа юм юу вэ?
Оо, энэ гурван айлын хоньнууд бүгдээрээ яаж вэ? За, зүгтээ. За, тэгвэл одоо бид нар юу хийх ёстой вэ? Юугаа хийх вэ? За, надад хэлээд өг. Би бичье. За, нэгээр анхаагаас эхлэе. За, нэгдүгээр айл 245. Дараа нь за намунд л. Нэгдүгээр айл хэд вэ? Энээс юу гэсэн үг? 50-аар илүү гэсэн. За. Али. За, Мишель. За, энэ мэдэгдэхгүй байна. Өөр мэдэгдэж байгаа юм юу байгаа лээ? За, Мишель. Нийт нь буюу 3 айлын хоньны нийлбэр нь. За, зүгтээ. За, төвччлээ хийсэн үү? За, хийгээ зэрэг яваад гараа. За, одоо яах ёстой вэ? Одоо яамаар байна? Нэгдүгээр айл мэдэгдэж байна, тийм ээ? За, одоо? За, хэн асуултыг гаргах юм? Дашин юм. Өшөө чанга дугаар хэлээрэй. За. За, зүгтээ. 2 дугаар айлын хонь хэд вэ? За. За, яаж болох вэ? За, Баянтөр. Яагаад нэмж байгаа вэ Баянтөр оо? За. Гэсэн учраас. Энэ чи юу юм? За, зүгтээ. За, Чулуунбат. За, одоо дараа нь юу болох вэ Чулуунбат? Яаж болох вэ? За чи тэрэндээ тохирсон асуултыг хэлээд ихтэй надаа. За 3 дугаар айл. Айл. Айлын. За яаж болох вэ? Али заанха. За 295 дээр 245-ыг нэмэхээр нийлбэр нь хэд гарах юм? Хэд гарч ийн? За 540. Энэ 540 чи юу лээ? Оо зүгтээ. 2 дугаар айл ба 1-р айлын юу юм? Хоньны нийлбэр. За одоо яах вэ? За нийт малаасаа 1-2 дугаар айлын малыг яах вэ? Хаслаа. За хэд гарч ийн? Хэдв? За бодоорой. 225.
За хэд барин зэ? 185. 185 юу юм? За. За бодлогоод дууссан уу? Тэгэхээр ийм төрлийн бодлогыг бодохдоо яаж боддог байх нь? За. Яаж боддог байх нь али? Хэн хариулах вэ? За Чулуумат. За тэгээд за зүгтээ. 1 2 дугаар айлынхаа хоньны нийлбэрийг нийт малаасаа яадаг. Хасчаар 3 дугаар айлынх нь хонь гараад ирэх юм тийм ээ. За тэгвэл энэ бодлогын чинь за дараагийн бодлого. За жаараа энэ дээр хэдүүлээ нэг юм харьцуулаад харъя да. За бид нэр өмнө нь гэрийн даалгаварт өмнө нь хичээлүүд дээр энийг үзчихсэн. Тэгэхээр энэ хоёр нэг буюу 2 дугаар айлын хоньнууд хоорондоо яасан? Мэдэгдэж байсан. Мэдэгдэжсэн тийм ээ. Гэтэл өнөөдрийн маань бид